За сайн бацхан уу? Хулан байна. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. За шинэхэн бичлэг гэж ер нь бол манай X тэмдэглэл YouTube хуудсын маань хань болдог сувгийнхаа хамгийн анхны бичлэг тавтай морил. За дандаа. За би ингээд лаг маг юу хийгээгүй л ахaltaа эхлэл ер нь бол маш энгийн бай гэж утсан. За тэгээд энэ YouTube сувг маань яг одоо хүнд хэцүү зүйлийг туулж явж байгаа юм уу? Эсвэл зүгээр ингээд хин нэгэнтэй ярмаар санагддаг үе байдэн штэ тий. Тэр үед хийдүүлээ зүгээр нэг сэдв барайл ярих зорилготой ийм сууг байгаа. Тийм болохоор тухлан суугаад маш гоё үзснийхаа дараа өөрт тохиолдсон зүйлсээ ч юм уу ингээд сэтгэлдээ заавал комент хэсэгт үлдээж агаарай. Тэгэх юм бол би эндээс нэг зүйлийг анхаарсан. Яг ийм хүнд хэцүү зүйлийг туулаад ч юм уу ямар нэгэн зүйлдээ нүүр туулаад амьдралыг даван тулж байгаа хүмүүс яг ийм одоо ижил зүйлийг даван тулж байгаа хүмүүсийн сэтгэл бол үнэхээр чухал гэдэм билээ. Тэр хүмүүсээс урам авдаг юм билээ. Хүч авдаг юм билээ шүү. Тийм болохоор нэг нэгнтэйгээ гээд хүн хэцүү зүйлийг хуваалцахдаа дэмжлэг өгөхдөө хизээж битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. За хамгийн ихний сэдв бол одоо хүн болгоны ярьдаг сэдвтэй ингээд энэ сэтгэлээр унах надад амар хэцүү байна. Ганцаард чинь ингэж ин тэгж ин гэдэг ийм сэдв байгаа. Тэгээд энэ бол хүн болгоны ярьдаг сэдвээс гадна тэр болгон хүн болгоны даваад гардаг зүйл бол юусоо биш юм бэлээ. Яагаад вэ гэхээр энэ амьдрал хэн амжилтанд хүрдэг вэ? Хэн ингээд те илүү ихээр одоо ингээд бусдын анхаарлыг татдаггүй, асуудал гүйч гэх юм арай асуудал багтааж гэх юм амьдрдаг вэ гэхээр ерөөсөө сэтгэлийн хаттай хүн байгаа байхгүй. Тэрнээс нэг хүнийх нь амьдрал сайхан зүйл болоод нөгөө хүнийх нь амьдрал дандаа муу зүйл болно гэж юусоо байдгүй юм байлээ л дээ. Өнөөдөр бидний нүүрэн дээр харж шүтэн биширдэг тэ алдартнууд, инфлюенсерүүд одоо бидний үлгэр жишээ авдаг бүх хүмүүс өдөр болгон тэр хүмүүсийн ажил бүтээл тэ өдөр болгон ингээл мөнгө дансанд нь орж ирэл өдөр болгон ингээл хин нэгэн магтаал ингээд гой сайхан байдаггүй. Тэр хүний амьдрал бас л тгээс эхэлсэн байгаа байхгүй. Тэр хүн магадгүй тэ асуудалтай ээж автай байсан байж болно. Хүчрхийл үйлддэг нөхөртэй хамтрагчтай экстэй байсан ч болно. Гих мэтчил ингээд тэр хүн өөрийгөө голдог байсан ч болно гэд тэр хүний амьдрал өөрт нь хэцүү санагдах маш олон зүйлүүд болж идэг байхгүй. Тэнгүүд бид нар тэр болгоныг ингээ хаалттай хаалганы цаанаас мэдхгүй учраас зөвхөн одоо ингээ надад л ийм бүхэн тохиолдоод байна те би л ийм болохоор надад л ийм юм болоод байна гэж боддог нь одоо үеийн хамгийн том хүмүүсийн одоо асуудал юм болов гэж би ер нь бол харсан байгаа. Тэгээ энд хуваалцж байгаа зүйлүүд маань зүгээр л би одоо тийм ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд одоо ингээд өөрийнхөө ойлгосон ер нь нэг ийм л юм байвал энийг л ингээд мэдчих юм бол хүн ер нь бол цаашаа алцахгүй юм байна да гэж бодсон зүйлүүдээ ярьж байгаа. Тэрнээс би бол ямар нэгэн тийм мэрэгжлийн сэтгэл зүйч юусоо биш. Би зүгээр яг л энэ амьдрал та нартай нэгэн зэрэг тийм ингээд анх удаа амьдарч үзэж байгаа эмэгтэй хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүгээс одоо амьдарч үзсний эцэс гэх юм уу юу юм бэ те ямар ч хэсэг үдийн насанд хүрэхдээ миний ингээд ойлгосон зүйлсүүд энэ зөвхөн энэ хаягт маань хуваалцсан гэж ойлгоорой. За ямар ч хэсэг та одоо ингээд ямар нэгэн асуудалтай байна уу, амьдрал чи хэцүү зүйл байна уу, тэгээ сэтгэлээр унах бол ёроолгүй гэдгийг маш сайн бодоод аваарай. Бүр хэрэгжүүлээд үүс гэж би хэлмээр байгаа заяа. Яагаад вэ гэхээр сэтгэлээр унах зүйл амьдрал зөндөө байгаа заяа. Одоо жишээ нь би ямар тарга юм бэ, миний энэ чи яасан муухай юм бэ, эсвэл за өстөн миний амьдрал тэгсэн шүү дээ, X маань намайг ингэсэн тэгсэн, миний одоо тэгээ багнаас ийм трауматай өнгөрсөн гэд би ингээд миний амьдрал болсон бүх муу зүйлийг ингээд дурдж болно заяа. Тэрийгээ тэгээ би өнөөдөр бодоол ёо тэг ингээд ийм л байгаа учраас надад хэцүү байна. Би ийм учраас ийм хэцүү амьдарч байгаа штэ гэд ингээд сэтгэлээр унах шалтгаан болгоныг би бол өдөрт ингээд зөндөө олж болно. За хэрвээ та нар ямар нэгэн юм бодоод сэтгэлээр унаж байгаа бол зүгээр тэгээ бодоод үз. 1 сар сэтгэлээр унаад үз. 2-7 хоног сэтгэлээр унаад үз. За ингээд сэтгэлээр унах чинь бүр ёроолгүй за юу ч хиймээргүй санагдна. Өөрийгөө голж эхэлнэ. Бүх зүйлд ингээд хин нэгнийг буруутгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бидний юм хохирогчийн сэтгэл зүйтэй болно гэсэн үг байхгүй. Би одоо ингээл те одоо жишээ нь ингээс одоо за миний зүгээс ярий заяа. За жишээ нь одоо би ингээл яг сошиал медиа дээр гарч ирээ бичлэг хийгээд юм уу би тэрэн шиг тийм хөөрхөн биш штэ би ийм штэ те ингээд дээрээс нь одоо миний ийм бичлэгүүд ингээд төгсөн штэ. За манай X ийм байсан штэ гэд ингээд би сэтгэлээр унаа гэх юм бол надад сэтгэлээр унах бүр ингээд хар мянган шалтгаан байгаа хгүй. Гэхдээ би унаагүй гэж та нарт хэлэхгүй. Би сэтгэлээр унсан заяа. Би сэтгэлээр унсан. Би бүр ингээд бараг 3-4 сар бараг 6 сар ингээд сэтгэлээр унсан. Би ингээд уйлдаг байсан. За тэгээд бүр зарим нэг тохиолдолд бол би зүгээр ингээ ууж үзэж байгаа байхгүй. Ингээл уугаал
Тэгээд эсвэл бол би ингээд зүгээр хинтээ ч юм ярихгүй ганцаараа байгаад эсвэл уурлаж хашгичдаг ч юм ингээд би сэтгэлээр унах бүх үе шатуудыг даван туулсан. Гэтэ би ингэж нэг өдөр ойлгосон зүйл нь би ингээ юу юун дээр сэтгэлээр унаад байгаа юм бэ гэдгээ би цаасан дээр бичсэн. За ийм болсон учраас тэр нь надад одоо ингээ өнөөдөр амар хэцүү байгаа юм байна. Би ийм учраас сэтгэлээр унаад байгаа юм биш үү хулаан гэдгээ гаргаж ирсэн гэсэн. За тэнгууд надад ерөөсө хоёр сонголт үүсэж байгаа. Энэ бол хүн болгонд ч хоёр сонголт үүснэ. Нэг бол ийм баггүй одоо бидний ээж аав хэлдэг штэ амьдрал ингээ заавартайгаа ирэх биш дээ. Буюу энэ хорвоо дээр төрсөн л бол хүн болгон ямар нэгэн амьдралын заавар хинээс ч авдаггүй. Яагаад вэ гэхээр таны амьдрал учраас танд одоо юу тохиолдохыг хинч мэдгүй учраас амьдрал заавартайгаа ирэхгүй гэсэн утгатай юм байлээ штэ. За тэнгүүд амьдрал заавартайгаа ирэхгүй учраас та өнөөдөр ингээ сэтгэлээр унаа л яваад ээ л та. Тэгээ тэнгүүд ерөөсөө энэ хоёр сонголтыг яг одоо бичээрэй. Нэг бол би хохирогч бай. Одоо нөгөө сэтгэлээр унаад байгаа шалтгаанууд чинь байгаа штэ тий ингээд та хохирогч байх гэдэг байхгүй өө гэр бүл маань ийм учраас за манайх ядуу байсан учраас би аавгүй үссэн учраас би ээж үссэн учраас ч юм уу эсвэл бага байхад надад ийм хүнд хэцүү зүйл тохиолдсон эсвэл энэ маань тэр маань намайг нэг залуу ингээд тийгээд ингээд бүх тэр зүйлүүдээ ингээд дурд заяа одоо энэ чи excuses штэ тэгээд бүх асуудлуудад дурд одоо надад мөнгө байхгүй юм чинь одоо надад ийм юм байхгүй юм чинь гээд ингээд бүх юмнуудад дурд та яагаад мөнгөгүй байгаа та яагаад аз жаргалгүй байгаа. Тэгээ та яагаад өөртөө ингэ сэтгэлээр унаад тэр бүгдээ дурдчих манайхаа. Тэнгүүдээ та нар зүгээр би хохирогч байя гэж бодож болно. Тэгээ хохирогчийн амьдралаар бас амьдраад үзэхээр таны амьдралд ерөөсөө юу ч өөрчлөхгүй заяа. Яагаад вэ гэхээр та стил өнөөдөр ямар нэгэн зүйлд гомдлож байгаа бол маргааш ч гэсэн гомдлно, нөгөөдөр ч гэсэн гомдлно. Тэгээ гомдлоод байгаа хүнд хизээж амьдрал ямар нэгэн шагнал юм уу нэг шинэ үе таалгыг нээж өгөхгүй. Хэрвээ та энэ хохирогчийн сэтгэл зүгээр би энэ хохирогч бишээ би тэмцэгч байя гэх юм бол тэмцэгчийн сэтгэл зүгээр явж болно. За тэмцэгч гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр стил танд нөгөө асуудлууд ч юм байгаа. Хүн болгонд байдаг л тэр бүх асуудлууд, тэр бүх шалтгаанууд, шалтгууд ингээд таны амьдралд байгаа. Гэхдээ та тэрийг хүлээн зөвшөөрсөн байхгүй. Би одоо хүлээн зөвшөөрсөн. Тийм. Би одоо ингээд салчихсан юм байна. Би ингээд хоёр хүүхэдтэй юм байна тий. Надад ингээд байнгын доктортой ажил байхгүй юм байна. Миний хийдэг зүйл маань ийм юм байна. За би ингээд өөртөө итгэхгүй байх ч юм уу тий. Би одоо нэгэнт ингээд намхан юм байна. Эсвэл би жоохон ингээд тарган байгаа шүү. Одоо би яг ингээд 19 20 шиг тийм битээ биш байгаа. Би ийм байгаа. Би хүчлээд чинь гэдэг юм ингээд би ингээд надад байгаас бүх сул таалж гэх юм уу, давуу таалж гэх юм уу бүх зүйлийг сайхан муухайтай хүлээн зөвшөөрчин гэсэн. Өөрийнхөө background тий ингээд өнгөрсөн амьдрал, багнаас трама тэр чинь болоод өнгөрсөн байхгүй. Тэр бүгдийг ингээд хүлээн зөвшөөрчих. Би хулаан чи ингэсэн шүү гэд бүр ялангуяа та нар яг одоо ингээд би бол ингээд дэвтэр дээрээ дандаа юм бичдэг байхгүй. Тэгээ би энэ дэвтэр дээрээ энэ сайхан буухай бүх зүйлүүд ингээд бичсэн. Тэгээ яагаад вэ гэхээр би тэмцэгч болох сонголтыг нь хийж байгаа байхгүй. За би ийм зүйлүүд болсон юм биш үү? Надад ийм зүйл болсон юм байна гэдгээ би хүлээн зөвшөөрсөн учраас за тэгвэл одоо яах вэ? Энд чи өчигдөр болсон байхгүй. Энд чи өчигдөр болсон. Тэнгүүд өнөөдөр гэдэг чинь шинэ өдөр байгаа байхгүй. За тэгвэл би өнөөдөр яг ийм асуудлуудтай байгаа юм. Би өнөөдөр тэгвэл юу хийж чадах вэ те? За би ямар ажил хийх юм бол цалин авч болох уу, мөнгө олох болох уу? За би ямар ажил хийх юм бол бас хүмүүст тус болж болох уу? Би ямар нэг зүйлээр хүнд юу өгж болох уу гэдэг ч юм уу ингээд та юу хиймээрээ тэр бүх зүйлүүдээ ингээд шинэ гаргалгааруу чиглүүлнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж хэрэг ингээд тэмцэгч байгаад явангууд нөгөө нэг сэтгэлээр унах өдрүүд чинь танд мэдээж хэрэг ирнэ. Яагаад вэ гэхээр энэ чинь хүний амьдрал учраас өнөөдөр жаргалтай байж бол маргааш бас зовлон ирж болно. Нөгөөдөр жаргал дахиад ирж болно гэд өдөр болгон сайхан муухай сайн муу бүх зүйлүүд ингээд тохиолдож идэг. Нэгд би хэрвээ тэмцэгч байхаар тэр сонголтыг хийцэн байх юм бол би тэмцэж чигээрэл явна гэсэн үг. За жишээ нь би яг тэмцэгч байхаар шийдээд одоо ер нь бол нэг юм 5-6 сар болж байгаа байхгүй. За тэгээд 5-6 сарын хугацаанд надад сэтгэлээр унах зүйлүүд маань нөгөө асуудлууд маань байсан. Мэдээж хэрэг би хаяа ингээ бодонгууд надад тэр юу хийсэн тэр бүх ингээ зүйлүүд маань надад таалагдахгүй. Би ингээ хаяа ингээл хүн харангуй чичид санаа зовох ингээд өөрийгөө жоохон ингээ голох ч юм уу ингээд ийм тохиолдлууд надад зөндөө тулгардаг. Тэгтээ би тэр тулгараад байгаа тэр хүнд асуудлуудыг зүгээр яаж даван туулахгүй, яаж тэр үед би өөрийгөө энэ нөхцөл байдлаас гарахгүй гэдэг гаргалгаагаа нөгөө тэмцэгч байх үеэсээ би шийдсэн байхгүй. За хулаан чи ингээд нэгэнт өнөөдөр тэмцэгч байхаар шийдсэн байх юм бол тэгвэл чамд цаашдаа ийм хүнд хэцүү зүйл тохиолдох юм бол чи ингээрээ чи ингүүл яриад иршүү гэдэг ийм сонголтоо би тэр үед гаргалгаа гаргаад хийцэн гэсэн үг. За энэ үед би яг юу хийдэг вэ гэхээр тэмцэгч байгаад шийдэл явангууд урд маань хүнд асуудал гараад сэтгэлээр унах юм гараад ирэх юм бол би ерөөсөө дуртай зүйлээ хийдэг. За жишээ нь
Би ингээд одоо нэг сүүлийн хэдэн сар та нарт ингээл ажлын бараг 7 хоног ажиллаад өдөрт 8, 10 цаг ингээд ажилдаг байсан гээ хэлсэндээ тэгэж ажиллахад хүн нэгт ингээд бүр оюун санааны хувьд үнэхээр их ядардаг. Гэтэ ядарлаа гэд би ажиллахгүй байж чадахгүй. Яагаад вэ гэхээр би чинь ар гэрээ тижээж авах хамгийн гол хүн нь байгаад байна шүү дээ. Тэгэхээр би ядарлаа гэд юусоо зогсож болохгүй учраас тэр ядарсан үед ядраад байгаа дээр маань миний тарих нөгөө нэг асуудлуудыг надад сануулад байгаа учраас би зүгээр унтчдаг байсан. Хэрвээ ингээд надад унтах боломж нь байх юм бол би зүгээр л унтчдаг. Унтлаа гэд асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ тарих амардаг байхгүй. Тарих амраад ирэнгүүтээ яах вэ гэхээр надад тийм сөрөг бодлоод хэр барагтаа өгөхгүй. Ингээл нэг сайхан ингээл унтаал өглөө нь ч юм уу те ингээд өдөр нь ингээл сэрэнгүүд бүх зүйл сайхан болсон юм шиг айгүй гой санагддаг. Тэгэхээр би нэг бол ингэж унтаж тэр асуудлаа шийддэг гэсэн. Гэхдээ нэг аргаар би байнга асуудал болгоно шийддэггүй. Тухайн цаг үед би яг юу хиймээр вэ? Тэрийг л хийдэг. Хэрвээ би унтмаар санагдаад нэрээ надад нойр хэрэгтэй гэж бодох юм бол би унтчихдаг байна шүү дээ. Эсвэл би өмнө нь ганц би байхдаа ч юм уу хүүхэдгүй байхдаа би ингээд зүгээр хүнд хэцүү асуудал тулгарх юм бол бас ингээд нүрэ буудаад ингээд амар гоё жаргалтай болдог гэсэн юм. Ингээд янз бүрийн мейкап туториал үзэж байгаа л те ингээд гоё ингээд нүүр амаа буудаад үс гизгээ янзлаа. Тэгээд ингээд толинд хараад гоё хувц өмсгөр ингээд би амар гоё сэтгэл санаа маань сэрэгдэг байсан. За тэгээд одоо хүүхэдтэй болцсон байгаа учраас яг хоёр хүүхдээ суулгаад нүрэ буудна гэдэг бол жоохон хүнд асуудал. Тийм болохоор хэрвээ нүрэ будмаар өдөр байх юм бол будгаа дэлгэж тавиад бүгдийг ингээд чинь гэхдээ энэ тохиолдолд маш цөөхөн байдаг. Эсвэл би хоёр хүүхэдтэй ингээд маш гоё амттай юмнууд авч өгдөг. Амттай юм авч өгнө эсвэл гоё хувцас авч өгдөг. Яагаад вэ гэхээр ингээд ямар нэгэн гоё юм авч өгсөн ч одоо манай хүүхдүүд чин сэтгэлээсээ баярлдаг байхгүй. Одоо жишээ нь би зүгээр ингээд энэ харандаага гаргаж ирээл ингээд уруулын ингээд бодоод ваа ямар гоё юм бэ гэд ингээд чин сэтгэлээсээ баярлж байгаа тэр ирч хүч энерги нь надад ингээд маш гоё сэтгэлийг төрүүлдэг учраас би яах нь энэ мэтчлэнгээр одоо надад хүнд хэцүү зүйл тулгарх юм бол тэр зүйлийг би ингээд тархиндаа бодоод яваад байхгүй тул энээс яаж гарах вэ гэдэг юм гаргалгаануудаа л гаргаад өгсөн гэсэн. Ийм болохоор яадаг вэ гэхээр одоо нөгөө тэмцэгчээрээ би стресс шийдсэн байгаа шүү дээ. Энэ үед намайг тууштай нэг зорилгын төлөө явахад үнэхээр тус болдгоо. Тэрнээс би бас нэг ийм зүйлийг бас харж исэн байхгүй юу. Инфлюенсеруудын амьдрал ийм тийм гэл тэнгүүд би одоо ингээд жишээ нь одоо энэ хүнийг ингээ хоёр янзаар харах зүйл байна л да. Нэг нь болохоор ингээ татаалхаж харах тий. Өстө энэ мөнгөтэй болохоор л ингэж байгаа. Энэ угаасаа юм хөөрх юм чи, энэ тийм юм чи ингэж харж нэг бол юм атаархлын нүдээр харах, нэг бол үлгэр жишээгийн нүдээр бас харж болж байна тий. Энэ хүн өнөөдөр гой сайхан байгаад яг бидний нүдэнд ямар харагдаж байгаа шиг энэ хүн ингэж харагдахын тулд маш их хөдөлмөр гаргадаг юм байна ч гэдэг юм уу тий. Ингээд нэг юм уран зургийн нүдээр, үлгэр жишээгийн нүдээр харах чи ингээд шал хоёр өөр тохиолдол байгаа хгүй. Тэнгүүд миний тэмцэгч байхаар сонгосон зүйл нь юу вэ гэхээр тэр хүнийг зүгээр ямар ч хүнийг юм үлгэр жишээнүүдээр харах сонголтыг би бас хийсэн гэсэн үг ээ. За одоо жишээ нь ихэнх хүмүүс бол бас ингээд сошиал дээр шүүмжилдэг те. Сошиал медиа дээр энэ хүмүүс чинь дандаа сайхан амьдралаа харуулдаг шүү дээ. Дандаа л ингээд гой сайхан газар хоолнд орж байгаагаа, аялж байгаагаа, гэр бүлээр ингээд сайхан байгаагаа дандаа харуулдаг штэ гэж буруудах байгаа хүмүүс байдаг ч гэсэн нэг талаараа би ингэж хүмүүс сайн сайхан амьдралаа харуулах нь зөв гэж би боддог. Яагаад вэ гэхээр энэ бодлыг би саяхан олж авч байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр та нар боддоо хүн заяа одоо та нэг хохирогч болъё гэж шийдвэл заяа хохирогч байгаа хүний хүн өсрөөл 10 хоног өрөвддөг шүү. Одоо жишээ намайг ч гэсэн хүн хараад ихэлж харахтаа хөөхид үү ийм юм бодлоо юу ингээ юу тэгээ юу гэд хүмүүс өрөвдөн. Тэгэл тэр хүн нэг удаа өрөвдөн, 2 удаа өрөвдөн, 3 удаа өрөвдөн. Цаашлаад намайг өрөвдөхгүй шүү. Яах юм би тэр хүний амьдралд ямар хэрэгтэй, тэр хүн намайг өрөвдлөө гэд ямар хэрэгтэй юм те. Тэгэд тэр хүний өрөвдөлт за миний ингээ хохирогч байгаа маань бас надад ингээд мөнгө олж өгөхгүй байхгүй юу. Тэгээ намайг ингээ сайхан амьдралд хөтлөхгүй байхгүй юу. Тийм болохоор ингээд ер нь бол сошиал медиа дээр хохирогчийн зүгээс контент хийдэг хүн ерөөсөө байхгүй. Миний амьдрал ингээд амар хэцүү байна. Би өстө тэгсэн чи ингээд зовоо, тэгсэн чи ингээд өстө надад өстө амар хэцүү биш үү гэд ингээд хохирогчийн зүгээс контент хийгээд байгаа юм бол тэр хүн хизээж бас газар авахгүй заяа. Яагаад вэ гэхээр би өнөөдөр гомдлоод ингэсэн тэгсэн ингээд үйлэл бичлэг ингээд маргааш дахиад ингээд үйлэл бичлэг хийх юм уу? Нөгөөдөр дахиад үйлэл бичлэг хийх юм уу? Тэгэхээр энэ нэг юм дандаа ингээд үйлж идэг ингээд хүн үзэхгүй штэ. Яагаад вэ гэхээр хүн байглаасаа ингээд гой сайхан юмд татагддаг байхгүй. Гой сайхан юмд татагдаад өстө тэрэн шиг болох юмсаа, энэ шиг болох юмсаа гэдэг байхгүй. Тэглэж бид нар хизээж тэгдгүүтэй хин нэгний муу амьдралыг хараад энэ шиг өстө муухай амьдрахансаа, энэ шиг өстө травматай эксэс салахансаа, энэ шиг өстө травматай
бага настай байхаасаа гэж бид нар ерөөсө боддгүй үстэй тий. Бид нар зүгээр тэр гоё сайхан амьдралтай хүмүүсийг хараад вау энэ ийм гоё юм авсан юм биш. Пүү энэ юм ихтэй үсээ ингээ гоё янзлж. Хөө арьсан ямар гоё ялцсан юм бэ. Пүү өстө амар нэстэй ингэж тэгчиж гэдэг юм ингээд тэр хүмүүсийг харангуудаа бид нар яах нь даалд ухамсартай энэ эмэгтэй шиг юм гоё болохоос ийм сайхан болохоос эсвэл энэ гэр бүл шиг ингээ гэр бүлээ сайхан болохоос ингээд үлгэр жишээ аваад хэдий сайхан талаа тэр хүмүүс байнга харуулж байгаа ч гэсэндээ тэр харуулад байгаа сайхан тал нь биднэрт яах нь урам зориг болж байдаг. Бид нар өнөөдрийн байгаа түвшингээс дараагийн түвшинд хүрэхэд яах нь энэ хүмүүс үнэхээр тусалдаг гэж би харсан байгаа. Тийм болохоор яах нь ингээд амьдралд ингээд одоо байнга сайхан байхгүй ч гэсэндээ хэрвээ та нар маань хин нэгний харуулж байгаа сайхан амьдралыг ч юм уу ингээ хараад ах юм бол тэр чинийгээрээ бас ингээ сайхан болох боломжтой гэж харсан. Нэг талаараа энэ чинь таныг би хизээж хохирогчийн сэтгэл зүйтэй байгаарай гэж зөвлөхгүй байгаа даа байхгүй юу? Хохирогчийн сэтгэл зүйтэй яваад лах юм бол яваад л юм гэсэн үг. За тэгээд ер нь бол одоо ингээд би энэ бүх зүйлсийн дараагаар нэг зүйлийг ойлгосон нь яг ийм өдөр тутамд одоо би энийг бол ингээд даваад туулж байгаа ч гэсэн энэ амьдралыг өнөөдөр туулаад явж байгаа нэг хүн ч гэсэн байгаа. Гэт маш олон зүйл амьдрал хэцүү байхад тэр хүмүүс ингээ хань байдгүй юм байлээ ихэнх тохиолдолд. Одоо надад ч гэсэн ингээл би яриад үеийн барь гэлтэнгүүд би яг хөө найзуудтайгаа ярьж болно те. Гэхдээ миний найзууд ч гэсэн юм тустай амьдралтай, манай гэр бүлийнхэн ч гэсэн юм тустай амьдралтай. Тэгэл би тэр хүмүүс ингээл санаагийн зовоогоод ч юм ингээл байнга нөгөө нэг ярьдаг юмнуудаа яриад бас ингээд уйлаад аймааргүй байгаа хгүй юу? Тийм болохоор ингээд хүнд ер нь бол хань бол үнэхээр хэрэгтэй юм бэлээ. Гэтэ тэр хань чинь таныг ерөөсөө нэг юм уу хоёр удаа л сонсох ёстой шүү. За яагаад вэ гэхээр та тэр хүнд нэг удаа ярина, хоёр удаа ярина, гурав дахь ярихад чи та өөрөө ядрах шүү. Хулаа чи одоо бүрт энэ асуудлаас гараагүй байгаа мó чи юу яа хулаа гэмээр санагдана. Яагаад вэ гэхээр та тэрийг яриад амьдрал чинь ерөөсөө өөрчлөгдөг байгаа хгүй тий өнгөрсөн удаад ингэсэн чинь тэгээд би өстө надад энэ амар хэцүү байгаа гэдсэн чинь тэгэж ярьсан нь танд өнөөдөр ямар нэгэн байдлаар таны өнөөдрийн идэх хоолой чинь бэлдээгүй маргааш өмсөх хувцсыг чинь гаргаж ирэхгүй учраас тэр хань чи ерөөсөө 1-2 удаа л ингээд одоо таныг сонсох хэвээр сонссныхаа дараа та ингээд ямар нэг шинэ гаргалгаатай л болох хэвээр тэр ингээд хань болж байгаа хүн чинь дараагийн удаад тэр зовлон чинь сонсоод чи минь тэгсэн үг гэж өрөвдөх биш тэгвэл чи одоо наатах ингэчээч тэгвэл чи ингэчээч ингэчүүл чи бас зүгээр юм байна. Чи ийм хөөрхөн штэ, чи ийм чадвартай штэ, чи ийм байгаа юм чи ингээд таныг дэмжиж дараагийн шинэ зорилго урам зориг гэж өгж явах хиймэл хань хэрэгтэй мэлээ. Гэхдээ хүн болгонд тийм хань байх боломжгүй учраас та өөрөө өөрийнхөө хамгийн том хань нь байгаарэ. Гэтэ та өөрөө өөрийнхөө хамгийн том хань нь байхдаа би хохирогчийн хань байх уу, тэмцэгчийн хань байх уу гэдгээл энэхүү бичлэгээрээ сонгож аваарай гэдгийг би та нартаа ер нь бол ингээд санал болгож зөвлөж хэлж байгаамаа. Тэгээд жишээ нь та одоо ингээ өөрөө өөрийнхөө хамгийн том хань байгаа шүү дээ. Одоо би жишээ нь яагаад вэ гэхээр хулан надтай 24 цагийн турш хамт байгаа. Хулан юу туулсныг хуланд юу хэцүү байдгийг би өөрөө маш сайн мэдж байгаа учраас би дотроо бодохдоо ингээд надад хэцүү зүйл тохиолдсон тэр болгоныхоо хохирогчийн зүгээс хань байгаад байвал би ингээд өнөөдөр та нарын өмнө суугаад ямар нэгэн бичлэг хийхгүй байх байсан. Тэгээд би ингээд хохирогч байгаа болий улаа чамд ийм хэцүү зүйл болсон. Гэхдээ чи тэмцэгч байх юм бол ийм өөрчлөлтүүд амьдралд чинь гарах гээд байна гэд тэр замыг сонгоцсон учраас миний доторх тэмцэгч хулан маань өнөөдөр надад хань болж байгаа учраас би та нартай энэхүү бичлэгийг хүргэж байгаамаа. Ер нь бол ингээд маш олон бичлэгний санаанууд байсан. Тэг ингээд маш олон асуудлуудыг нүүр тулсан. Гэхдээ хүн ер нь энэ амьдралд алцгүй тулд энэ амьдралаа цааш нь даван гарахын тулд өнөөдөр тохиолдож байгаа хэцүү зүйлээ даван туулахын тулд эхлээд зүгээр энэ сонголтыг хийчих юм бол танд хамаагүй амар байна гэж бодсон учраас би хамгийн ихний бичлэгээ яг энэ сэдвээр хий гэж бодсон байгаа. За тэгээд сэтгэлээр унах бол манайхан ёроолгүй. Тэгээ та 7 хоног болно, 14 хоног болно, сар болно ёроолгүй. Гэтэ та үнэхээр сэтгэлээр унмаар байгаа бол үзсэн дээр тийм ингээд тэгээд юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг та 7 хоногийн дараа хараад мэдэх учраас яах нь та өөрийнхөө тэмцэгч болох замыг сонгоно гэдэгт би итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр хэрвээ та ингээд сэтгэлээр унах сонголтыг бас хийгээгүй бол сэтгэлээр унах ямар байдгийг сэтгэлээр унаа танд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг та мэдэхгүй байхгүй юу? Мэдэхгүй байгаа учраас тэмцэгч болж бас чадахгүй гэсэн. Тэгэхээр нэг талаараа бидний амьдралд ингээд хүн хэцүү зүйл болно гэдэг бол яах нь нэг талаараа үнэхээр том хонжуурын суглаа гэдэг гэж би харсан. Яагаад вэ гэхээр тэр зүйл чинь бидний амьдралд ингээд тохиолдсон учраас илүү хаттай байгаа. Би одоо өчигдрөөсөө илүү өнөөдөр илүү хүчтэй байгаа. Би өчигдрийн ойлгоогүй зүйлээ өнөөдөр ойлгосон. Дараагийн шинэ зорилтуудаа тавьсан, шинэ гарц гаргалгаануудыг гаргаж өгдөг учраас хүнд хэцүү зүйл тохиолдвол үнэхээр сайн талархаарай.
Тэгээд дээрэс нь зүгээр би энийг яаж даван туулах вэ гэдэг миний энэ бичлэгээр хуваалцсан эдгээр зүйлүүдийг туршиж үзэх ч юм уу те ямар ч байсан ингээд нэг эргцүүлэн бодоод үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд та нар маань бас ямар нэгэн хүнд зүйлийг туулсан тэгээд тэрийгээр бахархаж өөртөө чи сайн байсан шүү хулаан гэдгийг хэлмээр санагдах юм бол доор комент хэсэг нэгэндээ урам өгөх үүднээс заавал комментоо ингээд маш гоё бэлдээд гинэ маш гоё ингээд дэлгэрэнгүй сайхан бичээрэй. Тэгээд тэр болгоныг унших үнэхээр сайхан байдаг. Өөр нэг хүн уншаад тэрнээс чинь асар их хүч авдаг юм байлээ шүү. Би ч гэсэн тэгсэн. Тэгээд миний ингэж яриад байгаа зүйлүүдийг сонсоод бас надтай ижил нөхцөл байдал байгаа хүмүүс над руу маш гоё комментууд чат бичиж орж ирдэг учраас би та нартай ингээд заавал сэтгэл үлдээх гэж хэлээд байгаа шүү. За тэгээд ер нь бол эмэгтэйчүүдэд ингээд маш олон зүйлсүүд тохиолддог юм байлээ. Тэгээд хэрвээ та нар маань яг ингээд хэцүү зүйлтэй тулгарсан бол тусгайлан миний Instagram хаяг руу ороод чатаар ингээд аагаас нь яах хүртэл маш гоё зэгцтэй бичээрэй. Тэгээд яагаад вэ гэхээр би зүгээр story time гэдэг юм буланг гаргаж байгаа. Энэ story time дээр яах вэ гэхээр ингээд яг өнөөдрийн таны туулаад гарч байгаа тэр түүхийг чинь бид нэр бөөнөрөө ярьж те ингээд хин нэгэнтэй хуваалцаж ямар гоё бахархмаар юм бэ гэж урам зориг авах гэж байгаа учраас энэ story time дээр өөрийнхөө түүхийг илгээмээр байгаа эмэгтэй эрэгтэй бүх хүмүүс над руу инстаграмаар гоё бичээд дэлгэрэнгүй бичээд явуулаарай. Тэгээд би 7 хоногт нэгээс 2 удаа story time оруулна. За тэгээд хамтдаа яах нь нэг л удаа анх удаа амьдарч үзэж байгаа учраас бөөнөрөө сэтгэл зүйн бүх асуудлаа даван туулаад ингээд энэ амьдралтаа аз жаргалтай сайхан зүйлийг бүтээж амьдарцгаая. Нэг нэгэндээ эрч хүчтэй энерги түгэж амьдарцгаая. За тэгээд хулангийнхаа бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Хэрвээ энэ төрлийн бичлэгийг үзхийг хүсэж байгаа бол та нар маань миний X тэмдэглэл гэдэг энэхүү сувагтаа заавал subscribe дарж дэмжээрэй. Тэгээд гой гой сторинуудаа явуулаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Та бол хамгийн хүчтэй нэгэн шүү.